Үлзий гэдэг иргэний асуултанд хариулахад энэ компани бол иргэдэд бодож ашигтай байдлаар найдвартай байдлаар төсөл сонгон шалгуулалт хийсэн. Бид нар Улаанбаатар хотыг ерхий архитектор хот төлөвлөлтөөр авч үзээд хотын одоо зарим байдлуудыг ансамбл байлгах 20-40 ерхий төлөвлөгөөтэй уялдуулж хэсэгдсэн төлөвлөгөөний тулд зарим газар хөрөөний шүлцэг ажиллахгүй. Дээрэс нь нэг гад ноогдох нягтршил хүний бүс сургууль цэцэрлэг зогсоол нийтийн эдэлбэр талбайг авч үзээд бид нар яг энэ кейсүүдийн араас хот байгуулалт төр судалгаа хийгээд олон улсын жижигхэн судалгаа ангиудтэй зарим байрлууд дээр иргэний зорилттой орон сууцуудыг 7 давхраас сэтгүүлж болохгүй байна. Яагаад гэвэл нягтршил нь итгэх гээд байна. Сургууль цэцэрлэг нь хүрэхгүй байна. Дулаан нь хүрэхгүй байна. Нийтийн эдэлбэр газар нь хүрэхгүй байна. Нэг талбай тэтэргийн хүн ичгээр стресс нэмэгдэв юм. Гэмт хэрэг нэмэгдэв юм байна. Ийм судалгаанууд хийхдээ танилцуулга хийхдээ засаг даргын зөвлөлтөөр яригадаад яг энэ асуудлыг сая 25 оны 8 дугаар сард танилцуулагдаад 2025 оны 9 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурал дээр манай нийслэлийн ерхий архитектор энэ асуудлуудыг танилцаад иргэдийн төлөөлөгчтэй хурал энийг батлаад тодорхой байршлууд дээр 2025 оны 9 дугаар сарын 19-ний өдөр дахин төлөвлөлт болон орон сууцны бүсүүд дээр 7 давхраас дээш орон сууцны төслийг хийхгүй гэдэг захирамж гарсан энэ байж. Тэгэхээр энэ явсан 16 давхрын сонгон шалгуулалт яг энэний өмнө болсон. Энэ өөрөө бас энэ тогтоол гаргах болсон суур судалгаануудын нэг жишээс. Гэтэ хэд хэдэн төслөөс. Тэгээ энэ дээр судалгаа хийж байгаад ер нь саяны шалтгаануудын улмаас тодорхой бүсүүдэд 7 давхраас дээш болохгүй юм байна. Нягцж ихсгээд байна гэсэн дүгнэлт гарсан. Тийм учраас одоо байгаа хууль эрх зүйн хэмжээнд өнөөдөр шалгагдсан байгаа энэ компани пүүжэдаар мөн биз дээ. Энэ тогтоолын өмнө гэрээ хийсэн учраас хууль эргэж үйлчилдэггүй гэдэг хуулийн зарчмаараа энэ зарчим батлагдсан өдрөөсөө хойш буюу 25 оны 9 сарын 19-ний өдрөөсөө хойшоо хүчтэй. Энэ хэрвээ цуслагдаад дахиад зарлагдах юм бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн баталсан тогтоолын дагуу явахаас өөр аргагүй. Цуцлагдахгүй байх юм бол энэний өмнө хууль эргэж үйлчилдэггүй буюу хууль яг гарын үсэг тамга дараад огноо тавьсан өдрөөс эхлээд хууль үйлчилдэг ийм эрх зүйн зохицуулт дэлхийн нийтэд байгаа учраас 7 давхраараа явна гэсэн. Тэгэхээр би үлзийгүү асуултанд хариулт нь тийм ээ. Яагаад гэвэл бид нар энэ сонгон шалгуулж энэ хуулийн өмнө явцсан байсан. Энэ өөрөө энийг гарах бас нэг шалтгаан болсон. Ийм 8-9 төсөл явж байсан. Тэгээ бид нар энийг авч үзээд нийгмийн судалгаа хийж үзээд тэгээд нэг гад ноогдох хүнийг 650-аас доош өрх нь нийгмийн эрүүл мэндэд хэрэгтэй байна. Нийтийн эдэлбэр газар сургууль цэцэрлэгийн хүртээмж гэдэг шалтгаанаар тодорхой байршлууд дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй орол 25 оны 9 сарын 19-ний өдөр ийм тогтоол гаргасан юм аа. Тэгэхээр энэ цуслагдаад дахиад зарлагдвал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ тогтоолынхон дагуу 7 давхраас илүү явах боломжгүй гэсэн. Тэгэхээр хууль ингэж үйлчилж байгаа та хэд маань бүгдээрээ мэдж байгаа гэсэн. Тэгэхээр үлзийгүү асуултанд би хариулсан байх гэж бодож байна, тий. Ялгуурлан гадуурхах юм процесс. Дээрээс нь хүний өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм асуудал үүсчээд байгаа. Ялангуяа би нэгдүгээр давхарт байдаг юм байхгүй юу? Тэгэнгүүт би бусад 2-3 давхрынхтай адилхан би бас 8 м квадратыг авмаар л шүү дээ. Ягаад заримд нь нөгөө заримд нь нөхөхгүй байгаа. 8 юм уу? Тий. Хатанбаатарын эмнэлэг байсан тэр соёлын газар байсныг буулгаа 9 тэрбум дуудлага худалдаагаар оруулсан. Бид нэр одоо квадратад өгж байгаа ч гэсэн газрын талыг авж байгаа эдний компани. Энэ газрыг хэрвээ дуудлага худалдаагаараа судалчаад худалдах юм бол бас л үн хөрнө. Хуулийн дагуу журмын дагуу юм байгаа. Сая бас та ярьж штэ тий. Иргэд нийлээд хяналтын хороо байгуулах ёстой. Хяналтын хорооны эрх үүрэг байгаа. Тэгэхээр хяналтын хороо тэр эрх үүргээрээ хяналт хяналт тавьж байгаа байгууллага болон хэрэгжүүлэгчтэй хилцээр хийх тийм эрх зүйн зохицуулалттай. Тэгэхээр олон иргэд дээр нэг юм хүндрэлтэй асуудал байдаг. Яг бол би яг иймэрхүү баргаж ажил авснаасаас 100 тохиолдлуудаар очиж ажиллаж байгаа. Өөрсдөө ч иргэдтэй. Тэгэхээр яг ийм 100% юм уу 200 хүн хизээч 100% санал нийлдэггүй. Яг үнэнгээ хэлэхэд. Тэгэхээр тийм учраас 80%, 70% буюу нийтийн эрх ашигн дээр шийдвэр гаргаж явж байгаа. Тэнгүүд яг ийм нэг хүндрэлтэй тохиолдол хэд хэдэн өмнө гарсан. Яа ингээд нүүлгээд барилга ухсарч жишүүл өгөх гэсэн чинь 45 айлаас яг нэг айл өгөхгүйгээд гүрийгээ твцсэн. Тэрнээс болоод 44 айл нь хохироод тэгээ нэг айл нь нүүчдэхгүй ингээ байгаад нүүлгэж чадахгүй байсаар хагаад компани 6 сар болоод төсөв мөнгө нь байхгүй болоо ингээд 44 иргэнэ хохирчд. Тэгээ хүний иргэндээ очихоор та нар нэг хүнийг ч үлдээж болохгүй гэдэг. Тэгэхээр нөө 44 хүн орилоо дийлэхгүй. Яг ийм тохиолдол бодит дээр 2-3 удаа гарсан. Тэгэхээр
хяналтын хороо гэдэг энэ өмнөх туршлагуудаас яг саяны тэр маргаан метр квадрат тохирох нэг давхрын асуудлууд эдгээр дээр та хэд эхлээд дотроо яриад хууль журмынхын дагуу олонхын шийдвэрээр хяналтын ороонд дарга томилно. Шаардлагатайг бол хяналтын ороонд хэд хэдэн хүн байж болно. Аж ахуйн нэгжийн төлөөлөл ингээд дотроо яриад тэгээд тэр хүмүүстэйгээ дотроо орчоод хяналтын ороо хуулийн дагуу захиалагч захиалагын хяналт хийж байгаа субъект болон гүйцэтгэгч компанитай хилцээр хуулийн дагуу эрэхтэй олонхын шийдвэрээрээ дотроо хуралдаад өөрөө болохгүй юм гэвэл албан ёсоор саналаа тавиад тэгээд тэрийгэ протоколдоод тэгээд хууль журмынхаа дагуу бүр хилцээр хүрч чадахгүй бол нөхцөлөө өөрсдөө санал тавиад бүр санал нь тавиад болохгүй бол нөгөө цуцлах гэдэг ийм хууль журмынхаа зохицуулалт руу явах ийм хэцүүтэй байж байгаа. Өргөтгөлийн асуудал дээр Улаанбаатар хот зөвшөөрлгүй газар нөгөөгүй өргөтгөлүүд дээр зөвшөөрөл өгөхгүй байгаа. Тэгэхээр зөвшөөрөл өгөөгүй бичиг баримт байхгүй өргөтгөл дээр албан ёсны бичиг баримт байхгүй учраас тэрийг хүчнтэй хувь хүний өмч гэж үзэхгүй одоо байгаа хуулиар. Улаанбаатар хот 40 мянгат ихтлгүүрийн хажуудал айгүй гоё гудамж ногоон талбайтай байсан. Бүгд зөвшөөрлгүй өргөтгөл барьж нэг өргөтгөл нь бариад нэг жил нь хашаа бариад дараа жил нь тал юм бариад тэрний дараа жил нэмж өрсөн Улаанбаатар гудамжгүй болцсон. Ахлагч гудамж байхгүй юу ч байхгүй болцсон. Тэгэхээр эн чинь хуучин ямар гоё ногоон байгууламжтай хүн гараад суучдаг амардаг нийтийн хөтөлбөр байла. Энэ зөвшөөрөлгүй энэ өргөтгөл энэ бол замраг алдсан. Ийм учраас бол Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй өргөтгөл бол өмч биш гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм учраас энэ дээр зөвшөөрөл өгөхгүй. Эднүсийг дахиж ер нь чөлөөлөөд нийтийн хөтөлбөр газар парк гудамж талбай явган хүний зам илүү байх хэрэгтэй. Ингэж хүнтэй ээлтэй хүртээмжтэй хүн 1 м гад байж байгаа үнийг 650-аас доош барьж иж энэ зөв эрүүл хот сэтгцэн эрүүл мэндэд бас зөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ урт хугацаанд ийм бодлогоо барьж байгаа учраас энэ өргөтгөлийн асуудал албан бичиг баримтаараа юунд орохгүй байгаа. Тэгэхээр энийг компани энийг зүгээр яг хуу тим иргэд байвал хүсэлтэд тавиад энийг зүгээр авч үзээд арай нэг ийм 13 м квадратыг олгооч гэдэг чинь хүсэл тавьж болох. Энэ хороо гүйцэтгэгч хоёрын хилцээрийн асуудал. Яг тэр хуулийнхаа дагуу ирэхийг. Тэгэхээр энэ хоорондоо яриад маргаан шийдэж чадахгүй бол маргаан шийдвэрлэх гэдэг журам дээр маргааны зохицуултууд байгаа. Тэгээ тэргүүрээ шийдвэрлэж чадахгүй дараагийн шат руу явах ийм асуудлууд байж байна. За цогтөрлөгөө болохоор их тойруудаар сувллын газрыг аваад 3 тэрбумаар дуудлага худалдаагаар зарчлаа гэдэг. Энэ хуулийн дагуу явж байгаа. Та хэд намайг ойлгоорой. Би төрийн албаагч. Энэ хүн төрийн албаагч. Тэгэхээр бид нар энийг энэ хуулийн дагуу зохицуулалтаар хийж байгаа учраас газрыг ингэж аваад дуудлага худалдаагаар ч юм ингэж чөлөөлөд байх боломжгүй. За үнийн асуудал метр квадратын үнэлж байгаа асуудал бол хувийн ишл өөрөө орлого гаргаж байгаа учраас 100% дээр сонгон шалгаруулалт ямар зарлагдаад орж ирсэн компанитай хилцээр хийгээд тэр хилцээрийн л асуудал. Тэгээд тэр шийдэгдэхгүй бол дараагийн арга хэмжээ аваад явах нь дахин төлөвлөгч яг юуны үү? Ард түмнийхээ төлөө юм уу? Эсвэл нэг компаниг байж байгаа компаниг юм. энэ компаниг баяжуулах байсан бол 12 удаа зарлагдаад амжилтгүй болгоод батсан байна шүү дээ. Хэрвээ ер нь бол юм. Би яг танд үнгэлэхэд иргэдээ чохирохгүй аж ахуй нэгдүүчээд хохирохгүй дундлын балансыг л олж байгаа. Энэ бол хуулийн зохицуулалт. Тэгэхээр энэ хилцээр их бүрийн эрхийн асуудал нь иргэдийн хяналтын хороо захиалагч гүйцэтгэгч компани хоорондын дунд байгаа. Хэрвээ хилцээрт хүрэхгүй үгүй гэдэг олонхын шийдвэр шүү дээ. Тэгээс нэг хүний шийдлэр биш. Олон хүний эрх ашиг 10 хүний эрх ашиг нэг хүний эрх ашигаас үргэлж дээгүүр тавигдана. Тэгээ олонхын шийдэж байгаа тохиолдол төр тэргээр явах юм хуулийн зохицуулалттай. За социализмын үегээд ярьсан байна. Одоо бид нэр зах зээлийн нийгэмж хилжээд 35 жил болцсон. Ийм учраас хэдүүлээ зах зээлийн нийгмээр явж байгаа. За аж ахуй нэгжийн төлөөллөөс хөх бүрдэн туршлагатай юу гэд тэгээд бид нар итгэхгүй байна. Тэгтээ дэмжиж гинэ гэд та бас хэлсэн те. Бид нар бол дэмжиж гинэ гэд. Тэнгүүд энэ яг хяналтын орооны асуудал болчиход байгаа. Хяналтын ороо хилцээр их асуудлууд байж байгаа. Төр бол хуулийг хэрэгжүүлэгч. За би юунууд дээр ингэж хэ. Түрүүн хэн сүүлийн иргэн бас асуусан. Манай сөөх болон цас чихэр иргэн тэр баталгаа олж чадах уу гэд. Төр хууль хэрэгжүүлэгч. Тэнгүүд нийслэл ирэхээ 2024 оны 10 дугаар сард Эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн хуулиар олгогдсон энэ шаардлага нийцэхгүй байгаа байшин дахин төлөвлөх энэ эрх зүйн зохицуултыг хэрэгжүүлээгээд Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тогтоол гараад Улаанбаатар орон сууцжуулалт ХХК корпорац биш шүү. Энэ компани байгуулагдаад хуулийн дагуу төрийг төлөөж эрхийг гүйцэтгэж байгаа 3 талт гэрээ. 3 талт гэрээн дээр төр зарим үүргүүдээ хүлээгээд эрх зүйн талаас нь дэмжиж өгч зөвшөөрөл өгөх нийтийн сугамж хүлжээ дээр үүрэг хүлээж байгаа. Хувийн бишэл зарим юм дээр хэрвээ гэрээний үүрэг биелэгдэхгүй бол төр буруутай бол төрийг захиргааны шүүхт өгж болно. Компани буруутай бол иргэний шүүхээр явж байгаа. Компани
иргэдийн маргаантай юм уу яг түрүүнийх шиг харамсалтай тохиолдлууд нэгэн иргэнээс болоод хохироод ингээд явхаар шүүхтэр очихоор буцаад нөгөө олон нийтийн эрх ашиг хяналтын ороонд байгуулагддаг байна маа ингээд зөрчлүүд янз бүрээр шийдэгдээд одоо явж байгаа надад ба 10 хэдэн тохиолдол байгаа. Би ингээд оролцоод явж байгаа. Иргэд бүгдээр ярьж байгаа. Тэгэхээр яг зүгээр нийтийн эрх ашиг хамтдаа ярьж хагаад олуулаа шийдвэр гаргасан бол нэг хүн одоо би үсэг байсан гэсэн олон нийтийн шаардлага даах хэрэгтэй. Тэгжиж бүгдээрээ амжилттай хурдан тус. Тэгэхгүй бол нэг юм хоёр иргэн гацаач чаддсан юм бэл. Үнэхээр чаддсан юм бэл. 99 үнэн заа гэдэг хахад нэг хүн гацаач чаддаг юм. Одоо нэг талаар яг харамсалтай. Яг бол би 99 хүнээ бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй харамсалтай юм тохиолдлууд зөндөө байдаг учраас энэ гурван талд гэрээ зөрчигдүүл хуулийн дагуу гэрээгээр явдаг. Тэгэхээр 100% одоо төр бүгдийг даана гэсэн юм байхгүй. Энд чинь эрх зүйт орон гэрээн дээр юу тусгасан тэрүүгээр явж байгаа. А зарим компаниуд хугацаа хоошроод найдваргүй байгаад ингээ хойшлоо шүү дээ. Тэнгүүд ямар тохиолдол гарч ийнэ гэхээр иргэдийн хороонд энэ компани хийж чадахгүй надад цуцлыг ихэр шалгаж үзээд захиалагчийн зүгээр шалгаж үзээд хэрэгжүүлэхгүй цуслах боломжтой гэвэл цуцлаад тийм тохиолдлууд байгаа. 3 тохиолдол. Тэнгүүд нөгөө компанитай гэрээний дагуу үнэлгээ хийгээд хийгдсэн ажлуудын хохирлуудыг гаргаад дараагийн дахин төлөвлөлтийг зарлаад тэнгүүд нөгөө дараагийн төлөвлөлтөн дээр орж иж бас нөхцлүүд жоохон өөрчлөгдөж байгаа. Дахин хуулийнхаа дагуу дахид зарлаад зарим компани орж ирээд амжилттай орсон тохиолдол дээр юуны Баянгол дүүргийн хороолол дээр 2 3 байгаа амжилтгүй явж байгаа тохиолдолч байгаа. Дахин зарлагдаад. Тэгэхээр одоо байгаа хуулийн зохицуултууд ингэж явж байгаа. Тэгэхээр тэр гэрээнийхэн дагуу зарим компани удаашраад ингэ явах юм бол шүүхийн маргаан бол шүүхийн маргаанаар явна. 1-2 иргэнээс тохиолдвол компани талтай ирэх чинь компани буруу бол цуцлаад үнэлгээг нь хийгээд дараагийн компанийг шалгаруулад амжилттай болсон тохиолдолч байна. Амжилтгүй явж байгаа тохиолдолч байна. Тэгэхээр энэ өөрөө юунаас хамаардаг бол гурван талд гэрээ учраас компани тэгээд гурван гасан тий. Гэхдээ бид нөгөө өмнөх нэлээд алдаа байсан учраас бид ингээд сайжруулад хөнгөн явуулах гад цуцлаад ингээд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Тэгэхээр ихэнх нь шүү дээ тий 60-70% нь орчин суугчдаас хамаарч. Аж ахуй нэгжүүдийг бол аж үзсэн зүйл бол байхгүй ингээд менежментэйгээд зохицуулт хийж байгаа. За чанарыг бол хяналтын хороо шаардаад явна. За 5 сараас хойш ингээд хийгдээд явж байгаа. За нүүлгэн шилжүүлээгүй байгаа учраас барилга угсралтын ажил эхлэх болоогүй. Тэгээд зарим иргэд нүүхгүй бол тэр хэмжээгээр сунаал байна гэсэн үг тий. За гурван талд гэрээ гэдгийг тайлбарлсан. За сөөхтөр нэг юм тайлбарлаж. Иргэд эн чинь амьдарч байгаа тохиолдолд сөөх та Монгол Улсын сууз өмсгийн тухай хууль цуцаа зохицуулалтаар иргэд гар үсэг зураад дахин төлөвлөлтөнд орё гэснээс хуулийн дагуу таны эрх зүй дуусаад нөгөө компани руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хариулт нь яг тийм ээ гэсэн үг. Яг нөгөө яг бүгд нүүгээд барилга угсралт эхлүүлэх зөвшөөрөл явсан үед бол сөөхөн эрх зүй ингээд дуусаад. За тэр болохоор та юг бол зөвшөлтсөөд компанитаа юутэйгээ яриа зөвшөлтсөөд тэгээ сөөх чинь өөрөө бол та энэ иргэдийн төлөөллийн байгууллага. Тэгэхээр тэр чинь хяналтын ороо чинь одоо энэ юу нийлүүлээ тэр эрх үүрхүүг нь гүйцэтгээд байгаа гэсэн үг.